Энэ бол 2 жилийн захирам номын дуулдаанд орж дараалал. Мөн жил бас нэгт гарч ирсэн. Яг ингээд уншихаар жоохон цагийн төлөвлөл нэлээд хэрэг болдог. Би нэг хажуун бахан дууланд явдаг болохоор одоо ингээд төлдрөөр дээр бэлбэл дээр явдаг болохоор ингээд өөртөө ингээд цагийн үгээр гарах дуудаад болохоор тэгээд тэрмээр ингээд уншаад ирэхээр өөрөө ингээд рейдинг гэдэг нь уншиж байгаа нь илүү сайжраад одоо минутанд олон уншиж гэдэг. Заримдаа хитрхи том ном сонгочвол ингээд уншиж амжихгүй эсвэл ойлгохгүй байх тохиолдол учраас аль болох жижиг ном аваад тэгээд өдөрт багадаа 20 минут тэгээд ихтэй нэг номоо дуусгах нь 200 гаруй унших хичээдэг. Хурдан уншихтаа шир нь ойлгож уншихтаа юу хэлсэн гэж байна. Хурдан уншиж чаддаг бол тэгээд сонсдог номнуудыг сонсоод тэгээд сонсвол сайжраад Өмнө хэрэг намыг 4-5 цаг уншдаг. Одоо их дээр цаг уншдаг.